Шүд гэдэг бол бидний амны хөндөд байрладаг. За хүүхдэд бол 20 шиг, насанд хүрсэн хүнд бол 28-аас 32 шиг байдаг. Тийм эргэтэн бага хоол улсруулах замын хамгийн ихний үүргийг гүйцэтгэж өгдөг. За хоол хүнсний зүйлийг бутлах, жижиглэх, зуух, таслах. За мөн дээрэс нь хил ярианы үүрэгтэй замын гоо цахны үүрэгтэй эргэтэн бага. Шүдний өвчнүүдийн дунд бол зовлон тохиолдож байгаа өвчин бол шүд цоор өвчин буюу монголчуудын хэлдгээр шүд хорхоодох өвчин гэж нэрлэдэг. За мөн дээрэс нь хүүхдүүдэд бол сүүлийн үед бидний идэж хэрэгжилж байгаа хоол хүнстэй холбоотойгоор шүдний игнэний гажиг, за мөн дээрэс нь нийт хүмүүст бойлны өрөвсөл буюу шүдний талхуурын өрөвсөл зовлон тохиолдож байгаа. За тэгэхээр шүд цоор өвчний тархалтыг аваад үзэх юм бол 2018 оны 1 сарын байдлаар бол нийгмийн эрүүл мэндийн үндэслэлийн үргэлжлэлээс гаргасан судалгаагаар бол 3-5 насны хүүхдүүдийн дунд бол шүд цоор өвчний тархалт 79%-тай. За 6-8 насны хүүхдүүдийн хувьд бол 85%-тай. Насанд хүрэгчдийн хувьд бол 90%-тай байна гэсэн ийм тоо гарсан байна. Энэ нь бол шүд цоор өвчин чинь өөрөө бол тухайн үндэстний зан заншил, за тухайн хувь хүний идэж хэрглэж байгаа хоол хүнс, за мөн өдөрт зуршилтай холбоотойгоор гэж үүсдэг. Шүд цоор өвчин гэдэг бол шүд цооруулагч бактери буюу Streptococcus mutans гэдэг бактери байдаг. Тэр бактерийн нөлөөгөөр шүдний хатуу үед эрдэсгүйжилт явагдаад тэгээ шүдний цоорч хөндий үүсэх процессыг шүд цоор өвчин гэж нэрлэж байгаа. Шүд цоорсны бол мас үүсэх өвчин бол ер нь 200 гаруй төрлийн өвчин үүснэ гэж тооцоолсон байдаг. За энд бол амьсгалын эргэн тохиролцооны өвчин, за зүрх судасны өвчнүүд, за мөн цаашлаад эрүүн үр орчмын өрөвсөлт өвчин буюу шүд цоорлын хүндрэл гэсэн тийм өвчнүүдээр өвчлөдөг байгаа. За шүд цоорох өвчин нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд бол тухайн хүний амны хөндийн арчилгаа буюу шүд угаалтын байдал, за мөн идэж хэрглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хот суурин газрын хүүхдтэй харьцуулах юм бол хот суурин газар амьдардаг хүүхдүүдэд шүд цоорох өвчин харьцангуй өндөр хувьтай байдаг. Энэ нь юутай холбоотой гэхээр тухайн газар нутгийн хэрглэж байгаа унтны усны фторын хэмжээтэй, за мөн дээрэс нь тухайн хүүхдүүдийн нүүрс усан бүтээгдэхүүн хэрглэж байгаа арга, тэгээд давтамжтай холбоотой, за мөн дээрэс нь шүд угаалтын байдал, амны хөндийн ариун цэвэртэй холбоотой байна. Тэгэхээр энэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүд бол мэдээж нүүрс усан бүтээгдэхүүн буюу бидний хэлдгээр ундаа, жуус, за мөн чихэрлэг бүтээгдэхүүн орж байгаа. Тэгээд мөн дээрэс нь нийтлэг шүд цоор өвчөнд хүрэж байгаа юм бол манайхан шүдээ угаагаал байдаг гэтэл цоорчлоо гэдэг байхгүй. Тэгэхээр тэрний утгатай холбоотой гэхээр шүдээ бид зүү угааж чадахгүй байна. Хоёрдугаарт шүдээ хизээ угааж амны хөндийг хэрхэн арчилах эрүүл мэндийн боловсрол тутмаг байгаатай холбоотой. Ер нь бол шүдээ бол өдөрт 2-3 удаа угаах хэрэгтэй байдаг. За энэ нь бол хизээ гэхээр орой унтахын өмнө мөн өглөөний цагаа уусныхаа дараа угаах хэрэгтэй байдаг. Монголчуудын ихэнх зуршил нь юу байдаг вэ гэхээр орой унтахтаа угаадаг. Гэтэл өглөө босч шүдээ угаачаад энийхээ дараа цайгаа угаад, энэ бол буруу ойлголт. Яагаад гэх юм бол бид нар өглөө босоод за шүдээ цэвэрлжлээ. За тэгээд амны хөндийн цэвэр болчлоо. Гэтэл дахиад хоол хүнсний зул нөгөө л урил хурлан бүтээгдэхүүн, талах, маасл, элсэн чихрээ хэрэглээд авах юм бол тухайн амны хөндийн орчин өөрчлөгдөд мөн шүд цоорох өвчнөд өртөх хэрэгсэл өндөр болж байна л гэсэн үг. Шүд цоорох өвчний хувьд бол бага насны хүүхэд болон насанд хүрэгчтэй харьцуулах юм бол арай өөр байдаг. Яагаад гэх юм бол хүүхдийн сүн шүдний бүтцэн маань өөрөө насанд хүрсэн хүний шүдтэй харьцуулах юм бол шүдний хатуу үед буюу бидний хэлдгээр паалн тугуулмай гэж ярьдаг. За тэр хэд нь насанд хүрэгчтэй харьцуулах юм бол 2 давхан нэмгэн, дээрээс нь шүдний эмчрийн хэлдгээр хатуу үеийн эрдэсжилт буюу тэр цоорол төсвөртэй байх чанар нь насанд хүрэгчтэй харьцуулах юм бол 2 дахин бага байдгаас хүүхдийн цоорол бол харьцангуй хурдан шүдний мэдрэл буюу бидний ярьдаг зөөлцөр хурдан тарахад зөөлцөр өсөл болох
магадлалтай хандлагатай байдаг. За тэгээ мөн шүд цаарах өвчин чинь өөрөө архаг болон хурц гэсэн хоёр одоо явцаар нь бол архаг явцтай, хурц явцтай гэж ангилдаг. Хурц явцтай цаарлын үед бол тухайн одоо шүдний цаорл маань тийм шаргал өнгөтэй. Тийм учраас зарим эцэгчүүд бол тэрийг их анзаардаггүй. За хоолны үлдэгдэл ороод хоол хүнсний зүйл одоо тэр хөндөд нь орсон байвал анзаардаг. Архаг цаорлын үед бол тухайн цаорлын хөндөй буюу тэр цаорсон хэсэг маань хүрэн хар өнгөтэй байдаг учраас энийг бол хөвчлийн эцэгхнэр анзаардаг. Гэхдээ архаг цаорлоо бодох юм бол хурц явцтай цаорлол маань илүү аюултай гэсэн үг. Зарим эцэгчүүд бол за энэ сүүн шүд бол унаад урах цаанаас нь одоо байнгын ясан шүд гараад ирэх учраас энэ их анхаарал бол хандуулдаггүй, энд ач холбогдол өгдөггүй. Гэтэл тухайн сүүн шүдний чинь доор байнгын шүдний их үүсвэр одоо 90 болон хошоор ясан дотор байж идэг. Гэтэл тухайн одоо шүд цоороод цоорлын хүндрэл болоод өрөвсөл болсон тохиолдолд бол тухайн өрөвсөл маань байнгын шүдэндээ одоо нөлөөлөх байдаг, нөлөөлөх боломжтой байдаг. Одоо нөлөөлөх юутай гэх юм. Нөлөөлөх хүчин зүйл болдог. За нөгөө талаар бол эцэг эхчүүд бас ингэдэг байхгүй юу? За сүүн шүд нь ингээд цоорцсон байна. Ингээд гингүүд энэ сүүн шүдийг ахуулчаа гэдэг. Гэтэл тухайн байнгын шүд гарч ирэх чиглүүлэгч нь бол сүүн шүд дээрээ байгаад сүүн шүдний язгаар шимэгдснээс болоод байнгын шүд бол гарч ирдэг. Тухайн сүүн шүдийг аваа ичих юм бол тэр байнгын шүд оронд нь гарч ирэх зай маань бол хумигдаад тэгээд шүдний гинний гажиг үсэх эрсдэлт хүчин зүйл болж байгаа. За мөн дээрэс нь хүүхдийн сүүн шүд цоорцсон үед тухайн одоо хүүхэд хатуу одоо ааруулч юм уу эсвэл мах идэх үед тухайн хүүхдэд өвдөлт буюу одоо өвдөл бишээлээ гэхэд нэг эвгүй мэдрэмж төрдөг. Тэрнээс болоод хүүхдэд бол хоол хүнс хоолндоо дургу тийм болдог. Гэтэл эцэгчүүд маань юу гэдэг вэ гэхээр манай хүүхд угаасаа ингээд мах идэх дургүй, махан дургүй гэдэг. Энэ үед бол шүдний эмч тавьж шалгуулах хэвээр байдаг. Магадгүй таны хүүхдийн шүдэнд цоороод тэрнээсээ болоод хатуу юм идэхгүй ч гэж магадгүй. Одоо тухайн хүний идэж хэрглэж байгаа хоол хүнсний зүйл дээрээс нь тухайн одоо цоорлын айл хэсэгт байрлаж гин шүднийх нь байрлал маш олон одоо хүчин зүйлээс шалтгаалдаг. Манай ард иргэд бол нэг жилдээ нэг 2-3 удаа шүдний эмчт хандаж ер нь бол амны үндийг шалгуулж авах хэрэгтэй байдаг. Тэр шүн өвдөөд ч юм уу ингээд завуур өгөөд ах юм бол энэ бол шүд цаарах хүчний хүндрэл буюу шүдний зөөлцийн өрөвсөл, мэдрэлийн өрөвсөл болсон байна гэсэн. Харин одоо юм халуун үеийн юмд шүд одоо мэдэрч ангидах ч юм уу, за дээрэс нь хоол идэх үед өвдөх ч юм уу, энэ үед бол бас харьцангуй нөгөө хүнээсээ одоо асуумж авч агаад одоо шүдний цоорлол гэхэд өнгөц дунд гүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд дотроо хурц болон архаг явцтай гэдэг. Энээс шалтгаалаад маш олон төрлийн завьур өгдөг байгаа. Тэрийг бол яг шүдний эмчтэр ирээд яг өөрсдөө үзүүлээд тэгээд мэдээд имжлэх боломжтой байдаг. Манай ард иргэдийн дунд бол шүд өвцөн тохиолдолд одоо чихнээс нь хорхоо утаж гаргамж гэдэг юм уу, эсвэл одоо тэмээний шээс тусаанч гэдэг юм уу, ийм маш буруу ойлголтууд ард одоо явдаг учраас энээс болоод хүмүүс маань бол улам тухайн одоо хүчнийг хөндрүүлж зээрдэг. Шүд өвдсөн л үед бол яаралтай л шүдний эмчт хандах хэрэгтэй. Манайхан бол за шүд өвдсөн үед үнэхээр шүдний эмчт очих боломжгүй ах юм бол өвчин намдах хэмээн 100% залгаад одоо уух хэрэгтэй. Манайхан болохоор яадаг вэ гэхээр тухайн цоорс хэсэг дээрээ одоо өвчин намдах хэмээн 100-аад ингэ байгаад идэг байхгүй юу. Энэ үед бол тухайн өвчин намдах юм нэгдүгээр амны үндийн салст за хилийг зэрэг одоо түлдэг. Хоёрдугаар яг яагаад өвчин намдаад байгаа вэ гэхээр тухайн эм өөрөө шүлсэн дуусаад ходоод руу ороод за энээсээ одоо цосон чимэгдэж ороод тэгээд өвдөлт намдах үйлчлэгийг нь бол манайхан энэ шүд 100-аад эм 100-аад өвдөлт намдчихлаа гэсэн тийм буруу ойлголттой байдаг. Бойлны өрөөсөл бол мөн маш олон одоо янз байдаг. Хурц болон архаг бойлны өрөвслүүд байдаг. За бойлны өрөвсөл бол шилжилтийн насны үеийн бойлны өрөвсөл буюу тухайн одоо өсвөр насны хүүхдэд дааврын өөрчлөлттэй холбоотойгоор бойлны өрөвсөл үүсч болно. За мөн жирэмсэн үеийн бойлны өрөвсөл
үүсч болно. Энэ бүгд л хороо дааврын хөвчлөлтэй холбоотой. За мөн буйлны үрвэслийн шинж тэмдэг гэх юм бол ихэвчлэн шүд угаахад цус гарах хамгийн анхны шинж тэмдэг бол тэр байгаа. Энэ л үед болохоор ард иргэд маань бол шүдний эмчт хандаж эмчилгээ зөвлөгөө авч явах хэрэгтэй. Буйлны үрвэслийг үүсгэж байгаа маш том хүчин зүйл бол маш олон хүчин зүйлийн шалтгаантай шүү дээ. Би сая хэллээ те. Дааврын өөрчлөлттэй холбоотой. За дээрэс нь шүдээ буруу дутуу хаасантай холбоотой. За ийм нөгөө цаашдаа энэ нэг хүчин зүйлүүд ингээд маш олон хүчин зүйлээс шалтгаалж ийж буйлны үрвэсэл үүсдэг байгаа. Энэ үед бол яаралтай эмчилж хандах хэрэгтэй. Үйлчлэгчийн дунд бас нэг буруу ойлголт байдаг. За шүд өвдсөн тохиолдолд тамидины усамлаар ч юм уу эсвэл бовидоиодын усамлаар ч юм уу ингээд хэд хоног зайлцсан ингээд амаа зайлсан ингээд гэтэл тухайн одоо амны хөндийн одоо бактерийн тэнцвэрт байдал гэж байдаг амны хөндийн. Гэтэл тухайн одоо бовидоиод юм уу тамидиныг ард иргэдээ маш олон хоногоор удаан хугацаатай хэрэглэснээс болоод амны хөндийн одоо бичил биетний тэнцвэр тайлбарлалт алдагдаад амны хөндийн мөнгөн зөртөх тийм тохиолдлууд байдаг. Тийм болохоор ард иргэдээ зөвлөхөд бол өөрөө одоо өөрийнхөө дураар өөрөө битгий дур мэдэж юм бэлтгэл хэрэглээч гэж зөвлөмөр байна. За түрүүний шүд угаа манайхан бас шүдээ угаагаа цэвэрхэн болчлоо. Гэтэл хилээ угаахаа мартдаг. Хил нь бол хилний тэр хөхөлгүүд гэж байгаа шүү дээ. Тэр хилний хөхөлгүүдээр бол маш олон төрлийн одоо ням бактериуд ингээд ховлоор нь хоригдлогдсон байдаг. Тийм болохоор шүдээ угаасны дараа бол заавал хилээ зориултын сойд эсвэл хил цэвэрлэгчээр цэвэрлж явах хэрэгтэй. Дээрээс нь 7 хоногт 2-3 удаа шүдний завсар хоорондын утас, сойд зор мөн цэвэрлж байх хэрэгтэй.